За сайн байцгаана уу? Тоолгын анхта хэрхэн үлдэх вэ? Манайхан зарим нь ойлгохгүй байгаа учраас ингээд видео хэлбэрээр хадгалаад үлдээч яа. Тэгээд хийгээд авчираад өгөөрэй. За энэ дээр нь бахангаа дүүргийн архив гээд бичнэ. За ерөнхий одоо дүүргийн архивд шилжүүлсэн баримтан дээр акт үлдчихэж байгаа учраас энийг бахангаа дүүргийн архив гэдгээ бичиж өгнө. За энэ юу мөг ингэж аваад сайхан бичээд за тоолгоны дугаар дээр бол дугаар тавих хэрэггүй. За тоолгоны хэлбэр маань ингээд төрийн гэж бичээд хэдээс хэдэн оны баримт тоолсон гэдгийг энэ дээр бичиж өгнө. За энэ хөмөргийн нэр дээр болохоор одоо би энэ дээр дотоод аудитын алба гэдэг ингээд товчлоод бичсэн байгаа. Манайхан бол өөрсдийнхөө нэг дэлгэрүүлээд бичээрээ. За 21 дэх хөмөргийг бол дүүргийн архивт үүсгэсэн байгаа. За одоо комиссийн шийдвэр гэж байгаа. За энэ комиссийн шийдвэрээ ингээд төр орхичоорой. За тоолгоны хэлбэр маань цаасан суурьт баримтыг тоолсон учраас цаасан суурьт баримт гэсэн гэж болно. За тэгээд хэднээс хэдний өдрийн хооронд тоолсон гэдгээ одоо 4 сарын 10-наас 15-ны өдрүүдийн хооронд тоолсон гэдгээ бичээд өгчнө. За баримтын нэр төрөл гэхээр энд нь болохоор дотоод аудитын албаны байнга хадгалах хадгаламжийн нэгжээ. За эднэрийг ингээд ерөнхийдөө манайх арилгаад ингээд юм гоё цэгцтэй болгоорой. Тэрийг арилгаж өгөөрэй. За би ингээд орхичээ. За ингээд үйлцэн газар нь болохоор 25 оны 5 сарын 20-ны өдөр энэ бахангаа дүүрэгтвэл энэ тоолгын акт маань үлдэгдлээ гэдгийг ингээд бичээд өгчнө. За энэ дээр нэг гэхээр дэс дугаар 1 дотоод аудитын албаны за заавал энэ дээр байгууллагынхаа нэрийг бичиж болно бичихгүйгээр зүгээр байнга хадгалах хадгаламжийн нэгж гэж бичиж өгчөж болно. За энэ дээрээ мөн хэдэн удаагийн хүмүүрдүүлэлтийн ажлыг хийсэн. Зарим байгууллагууд маань 2 удаагийн хүмүүрдүүлэлтийн ажлыг хийсэн байгууллага бол 2 данстай байна. 1 удаа хийсэн байгууллагууд бол 1 л байнгын бүртгэл данстай байна шүү. Байнга хадгалах баримт маань данс гэж явна. Төр хадгалах баримт маань бүртгэл гэж явна шүү. Энийг манайхан бас маш сайн анхаараарай. За хэрвээ цаасан суурьт баримт үгүй цахим баримт өгсөн бол энийх одоо гигабайтыг бичнэ. За 15 DVD ч юм уу те. Ингээд DVD 15 DVD-н дээр ийм гигабайтын багтаамжтай гэсэн. Хэрвээ алгасан дугаар энтер байдаг бол тэрийг бас бичээрэй. За тэгээд нийтдээ хэдэн хадгаламжийн нэгжийг ингээд тоолсон гэдгээ ингээд тоолоод дараагийн энэ хуудасны маань үргэлжлэл энэ дээр орж ирж байгаа шүү. За өөр байгууллагад өгөх баримт бол байхгүй. Нэгтлэн шалгалт хийх хадгаламжийн нэгжийн тоо бараг ерөөхдөө байхгүй. Зарим дутуу баримт байх юм бол тэрийг бас нэгтлэн шалгалт хийх баримтын тоон дээр бол ерөөхдөө оруулж өгч болно. За тухай танах тоолж байгаа тохиолдолд одоо 6 баримт ч юм уу дутлаа гэж бодоход танах өөрсдөө ашиглах гад аваад гарцсан байж болохоор тэрэн дээр хэрвээ тийм баримт илэрсэн тохиолдолд энэ дээр тэр баримтынхаа тоог тавиад өгчнө. За ингээ гэмтэлтэй баримт байсан уу бүгд хэвийн баримт байсан уу гэж штэ тий. За тэгээ бүгд л хэвийн л байгаа хта гэмтэлтэй баримт байхгүй бол энийг байхгүй гэдгээр ингээд яваад гарын үсгээ ингээд бүртлөөдөө бичээд явчихнаа. За кинод дүрсний баримт гэж байна. За энэ дээр мөн ялгаагүй энэ дээдхийн хөмөргийнхөө энэ зүйлээ энэ дээр ингэж хуулж тавиад за энэ дотоод аудитын алба гэчээд бүртгэл кино дүрсний баримт бол бүртгэж байгаагүй тохиолдолд бол дандаа ингээд тэг гэдэг тоогоор биш хасах гэдгээр ингээд бүртгэлээ үлдээд ингээд яваарай. За тэгээд энэ дээр болохоор дүүргийн миний нэрийг бичээд бахангаа дүүргийн сэтгэл хамгаалалтын архивын
байгаа олон үзэгчийг бичээд өөрийнхөө нэрийг бичээд ингээд актуудаа үйлдэгээ. За баярлалаа.